Сонгорын нүрийн баялагын хүлээгчид. Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр маань Green Vegetal хэмээх усан дээрх тариалтыг Монголд анх хэрэгжүүлсэн энэхүү байгууллагаас үзэгч та бүхэндээ хүрж байна. Чанарын эрүүл ахуйн шаардлагыг бүрэн төгс хангасан энэхүү байгууллага та бүхэнд ямар чанарын шаардлагатай эрүүл ахуйн зөв бүтээгдэхүүнийг хүргэж байгааг та бүхэндээ танилцуулъя. Ногоон ангийн ургамлууд нь Б аминд миний төрөл болох болоод, кальц, магн, төмөр, калий, цайр зэрэг элементээс гадна А, С, Е, К аминд ихээр агуулгадгаас гадна олон төрлийн эрдэс бодис, мяндслаг эд, хлорофиллуудыг агуулдаг учраас хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Тиймээс салаатны навч, цэцэгт байцаа, хятад байцаа, чинжүүг гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамал хүнсний ногоог түлхүү хэрэглэх нь зүйтэй юм. Навчлаг гүн ногоон ангийн ургамлууд бүгд хавдар үсгээс хамгаалдгаар алдартай, уламжлалт ангаах ухаанд хоол хүнсний ямт, илчлэг төдийгүй өнгө нь хүнийг ангаах чадвартай болохыг онцолсон байдаг. Эдгээр ногоон дархлаа сайжруулж, халдвартай тэмцэж, биеэс хорыг гадагшлуулах, даралт бууруулах үйлчилгээтэй. Мөн тайвшруулах, үл дарах, жим бууруулах, тархины үйл ажиллагааг сайжруулж, ядаргааг багасган, сэтгэл санааг өөдрөг байлгаж, нойр хоолндоо сайн болгодог эд шидтэй ургамал юм а. Манай Green Vegetal компани бол 2013 онд үндсэндээ барилгын ажил хийгдээд 2014 оныхоо намраас эхлээд үйл ажиллагаа бол эхэлсэн байгаа. Хэрэглэгчтэй анх бидэж манайх борлуулалт маркетингийн алба маань одоо бүх сүлжээ ресторанууд, супермаркетуудаар өөрсдөө брошюр юмнуудыг тараах тийм ээ. За мөн интернетээр цацах тийм ийм байдлаар хэрэглэгч болсон байна. Гидропоник гэдэг нь ургамал ногоог хөрсгүүгээр шимт хижээллэг усанд ургуулдаг дэвшилтэд тариалангийн технологи юм. Аливаа ургамал хөрсөнд байгаа шимт хижээлийг хөрсний усанд шингэх үед уснаас шимж авдаг. Тэгвэл гидропоник буюу усны тариалт нь шаардлагатай шимт хижээлийг ургамлын үндэс шууд хижээлэг уснаас авч чаддгаараа давуу талтай юм. Усан дээрх тариалтын давуу тал бол үндсэндээ бол гаднах одоо хөрсөн дээр тариалахаас юугаараа илүү вэ гэхэд нэгдүгээрт бол одоо гадны бохирдол, агаарын бохирдолгүй хортон шавж ургамлын янз янзын өвчлөлгүй тэгвэрээ бас давуу талтай. Дээр нь бол усыг бол маш их хэмнэх боломжтой. Хөрсөн дээрх тариалт бол ус маш их хэмжээгээр газар дууж хахад манай дээр бол үндсэндээ усыг бол 100 дахин хэмнэх үндсэндээ боломжтой. Мөн ямар нэгэн манай ургамал бол ямар нэгэн хаягдал, хорогдол гарахгүй түүгээрээ давуу талтай. Өдөр болгон бид нэр үрсэлгээ ээж өдөр болгон шинэ ургац хурааж байгаа учраас өдөр болгон шинэ цэвэрхэн байж чаддгаараа давуу талтай. Давуу тал болохоор маш олон байгаа. Юу вэ гэхээр хөрсөн дээр тариалж байгаа усан дээр тариалж байгаа хоёрын ялгаа нь юу вэ гэхээр мэдээж усан дээр тариалж байгаа болохоор илүү өндөр ургац аавн, дээрээс нь чанартай бүтээгдэхүүн, таваарын ургацыг маш сайн авдаг байгаа. Дээрээс нь ямар ч хортон шавж пестицид хэрэглэхгүйгээр яг өөрийн органик аргаараа энэхүү тариалт нь илүү давуу талтай. Яагаад вэ гэвэл тэгээд бүтээгдэхүүн чанар илүү аавн, дээрээс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, дээрээс нь цаг хугацаа гэх мэт одоо маш бүх зүйлийг одоо гидропоник технологи илүү давуу талаар шийдсэн гэж үздэг. Тэгээд хүсэн дээр тарих нь болохоор ерөнхийдөө бол цаг хугацаа их шаардсан, дээрээс нь хортон шавж гэх мэт
ямар нэгэн байдлаар нэрвэрдэг байгаа. Тийм болохоор гидрофоник нь болохоор одоо ерөнхийдөө бол Монголд илүү хөгжиж байгаа. Тэгээ гидрофоникоор ямар нэгэн байдлаар ч юм уу ганц мочид салаач биш өөр гүзээлцэн хүнсний ногоо гэх мэтчлэн янз бүрийн ургамлыг ургуулад маш тохиромжтой. Яагаад вэ гэхээр хүний биед маш хэрэгтэй органик бүтээгдэхүүн гаргаж авдгаараа илүү давуу талтай. Тэгээ дээр нь жилийн одоо энэ дөрвөн урилалд үндсэндээ нарийн ногоо тариалах одоо энэ боломжгүй байдлыг бид шууд эвдээд жилийн дөрвөн урилал биднэр өглөө болгон шинэ ургац хураах боломжтой. Төгөөрөө давуу тал. Green Digital компани Улаанбаатар хот Өмнөгов аймгийн Хамбогд суманд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэртэй нийлээд нийт 38 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Үйлдвэрлэл, өрсөлдөө, шилжүүлэг, хураалт, савлгаа гэсэн үндсэн 4 дараалалтай явагдана. Үйлдвэрт өнөөдөр өрсөлдөө хийлээ гэхэд 35 хоногийн дараа бүрэн боловсрч гүйцэтгэх тул өдөр бүхэн өрсөлдөө шилжүүлэлт, хураалт хийгддэг байна. Үйлдвэр нэг ээлжиндээ 10-аас 12 хүн ажиллах ба тариалалтын орчинд орох бүртээ гадуур хувцас солих, усанд орох зэрэг ариутгалыг хийж үйлдвэрт нэвтэрнэ. Гадны хувцастайгаа орж ирлээ гэхэд ямар нэгэн байдлаар гадны хувцас гаднаас тоос шороо тий ямар нэгэн хортой ч юм уу эсвэл ямар нэгэн тоосчлтэй ням бактери орж ирж байгаа. Энэ нь болохоор мэдээж бидний ургамал цөргөөр нөлөөлнө. Яагаад вэ гэхээр энэ ингээд цаашдаа ургамлын өвчлөлт үүснэ. Ямар нэгэн байдлаар мөөгөнцөр бактерийн өвчин гарна. Энэ бүгдээс шалтгаалаад бид нар маш ариун цэврийг дээд зэрэг сахдаг байгаа. Үйлдвэрлэлөө орохдоо бүгдээрээ усандаа ороо тий яг эйр шоураар хариуцагдаад яг нормс технологийн дагуу энэ үйлдвэртээ ороод яг ажиллаа хийж эхэлдэг байгаа. Тэгэхээр манай энэ тоног төхөөрөмж нь Японоос Америк компаниас оруулж ирж байгаа тоног төхөөрөмж дээр нь манайх нөгөө байгалийн бус гэрэл ашиглаж байгаа учраас нөгөө цахилгаан тог бол айгүй өндөр гардаг. Тийм одоо бэрхшээл бид нэр тулгарч л одоо ч гэсэн бас энийгээ бас бүрэн гүйцэд бид нэр давж бол бас харьцан угаарч чадахгүй байгаа. Энэ л бэрхшээл нь бусдаар бол биднэрт бол нэг актер тулгараад байгаа бэрхшээл байхгүй. Яагаад тэгэхээр одоо бид нэр анх энэ үйлдвэрлэлийг явуулж явах үед бол бас ер нь технологийн горим стандарт баримталж ажиллах гэж бид нэр зөндөө цоошин юм байсан. Одоо бид нэр бүгдээрээ тэрийгээ бүр эзэмшээ сурцсан. Одоо энэ үйлдвэрлэлийг ингээд цааш нь өргөжүүлээд ингээд нэр төрлийн оншруулад өшөө шинэ хэрэглэгчийг ингээд хэрэглэгчтэй болоод ингээд явхад бол ямар нэгэн бэрхшээл алга байна. Хүлэмжийн давуу тал. Орчин үеийн дэвшилтэт техник технологи ашигласан усан тариалтын аргаар 100% хаягдалгүй, хорогдолгүй ургац тариалах. Гадаа хөрсөн тариалах уламжлалт аргатай харьцуулахад усалгаан зарцуулагдах усны хэмжээ 100 дахин бага, байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Хүлэмжийн тоног төхөөрөмжүүдийн бүх тохиргоо, үйл ажиллагаа, компьютер удирдлага нь бүрэн автоматсан онлайн хяналттай. Жилийн 4 улирал хэрэглэгч харилцагчдын захиалсан хэмжээгээр өдөр бүр шин эрүүл ахуйн баталгаатай хүнсний нарийн ногоогоор хангах боломжтой. Гаднах орчноос бүрэн тусгаарлагдсан битүү орчинд тариалсан тул агаар хөрсний бохирдол, хортон шавж, ургамлын өвчлөл зэрэг эрсдлээс бүрэн сэргийлэгдсэн. Навчит ногооны давуу тал. Ургамлыг түргэгцгэгч ямар нэгэн химийн бодис, хортон шавж, устгалын бодис хэрэглээгүй тул эрүүл органик цэвэр бүтээгдэхүүн юм. Жилийн 4 улиралд өдөр бүр ургац авах учраас хэрэглэгч та бүхэнд манай бүтээгдэхүүн тухайн өдөртөө шинээр очих болно. Орчин үеийн Японы өндөр технологийн гаднах орчноос бүрэн тусгаарлагдсан хөдөлмжөнд тариалсан учраас хортон шавж, хөрс, агаарын бохирдлоос бүрэн сэргийлж чадсан. Салаатны навч болох green leaf, romaine, tas, red leaf, мөн коктейл янз бүрийн салаат хийх зориулттай mint, роккола гэх мэтчлэн нийт 5-6 төрлийн сортыг энэхүү компани маань тариалж байгаа. За одоо бол нийтдээ 6 төрлийн бүтээгдэхүүн гаргаж ажиллаж байна. Манай үйлдвэрийн хүчин чадал бол ер нь бол цаашдаа 12 төрлийн бүтээгдэхүүн одоо нарийн ногоог тариалах боломжтой. Өдөрт бол 150-аас 500 кг нарийн ногоо хураах хүчин чадалтай. Green Digital компани өдөрт 200 кг, сард 6 тонн, жилд 70-аас 80 тонн навчит ногоо хураан авах хүчин чадалтай. Иймээс айл өрх бүр шинэ амин дэмэр баялаг навчит ногоог ургамлыг хэрэглэх боломжтой болж байгаамаа.
манайх Өмнө Говь аймгийн Хамбогд суманд салбар үйлдвэрээ бол нээж бас амжилттай энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Ялангуяа уул уурхайн компаниудад хүн хүчээр ажил хийж байгаа хүмүүст өдөр болгон бид нэр шинэ, цэвэрхэн, органик бүтээгдэхүүнээр үйлчлэх юм зорилготой энэ төслийг хэрэгжүүлж ажиллаж байна. Green Vegetal компани одоогийн байдлаар 6 төрлийн навчит ногоог тарьж ургуулж байгаа ба нэр төрлөө илүү олон болгохыг зорин ажиллаж байна. Дэлхийн хөгжилтэй орнуудад ч төдийлөн дэлгэрч амжаагүй гидропоник буюу усан тариалтын аргаар Япон улсад 200 гаруй үйлдвэрт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Эдгээр үйлдвэрүүд нь шинээр, гүзээлзэг, мөөг зэрэг усан тариалтын аргаар тариалж болох бүхэл туршилтыг хийж байгаамаа. Green Vegetal компани тариалтынхаа нэр төрлийг олшруулахыг зорилт болгон ажиллаж байгаа хөдөлмөрч хамт олон юм аа. Энэ үйлдвэрээрээ бахархдаг. Манай үйлдвэр угаасаа одоо ямар ч хүн ажиллахад орчин нөхцөл нь бол маш гоё, маш юм чиглэг, бас маш гоё юм ногоон орчинд одоо бид нэр ажиллаж байна. Үүгээрээ бид нар ингээд бахархаж чинь. Дээр нь бид нар одоо Монгол улсынхаа иргэн бүрт те өдөр болгон шинэ хүнсний одоо ногоог ингэж өдрийн ногоог өдөр өдөрт нь хүргэж өгдөгөөр маш их бахархаж чинь. Яагаад гэхээр сүүлийн үед манай одоо иргэд эрүүл зүйн хоолтыг эрхэмлдэг болсон үед энэ нарийн ногоо бол үнэхээр чухал ач холбогдолтой. Мөн дээр нь импортоор оруулж ирж байгаа одоо Хятадаас болон Солонгосоос оруулж ирж байгаа импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол хадгалалт, тээвэрлэлт, сав баглаа бодол эдгээр бол нөгөө чанарын шаардлага хангахгүй. Дээр нь тээвэрлэлтээ маш удаан явж ирж одоо хэрэглэгчийн гар дээр ирдэг байтал манайх бол тэр талыг бол үндсэндээ бүтэн ирдэж чадсанараа гайхалтай. Баялаг бүтээгчдийн дэмжин төсөл хөтөлбөр навчит ногоог усан тариалтын аргаар үйлдвэрлэж Монгол орондоо шинийг туршиж амжилттай үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа Green Vegetal компанийг танилцууллаа. Баялаг бүтээгчдийн дэмжин төсөл хөтөлбөр нийслэл Улаанбаатар хотод үргэлжилж байна.